бидэнд 12 ширхэг чихэр өгчээ. Хүрэн өнгөөр гадуураа шоколадтай, эс үсгээр дотроо самартай. Харин гадуураа шоколадтай бөгөөд дотроо самартай ах юм бол эс үсэгтэй хүрэн өнгөөр тэмдэглэгдсэн байна. За жишээ нь энэ зүүн дээр байгаа энэ чихэр гадуураа шоколадтай бөгөөд дотроо самаргүй. Харин энэ чихэр гадуураа шоколадтай бас дотроо самартай юм байна. За харин энэ чихрийн хувьд гадуураа шоколадгүй гэхдээ дотроо самартай. За харин энэ бол самарчгүй шоколадчгүй чихэр байна тийм үү? За одоо би энд өгөгдсөн мэдээллийг өөр аргаар төсөлж үзүүлмээр байна. За нэг арга нь Venn диаграм. За Venn диаграм гэдэг нь үүнийг дүрслэх нэг арга. Тэгэхээр хамгийн том буюу нийт олонлогийг тэгш өнцгтөр тэмдэглэж заншсан байдаг. За энэ тохиолдолд бүх чихрийг нийтдээ тэгш өнцгтөр дүрслэнэ гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол үүний дотор байх бүх чихрийн тоо нийлээд бидэнд байгаа чихрийн тоо болно гэсэн. Бүх чихэр нийлээд 12 байх ёстой. За энэ бол манай нийт олонлог. За ингээд дараа нь тойргоор бидний авч үзэж байгаа олонлогуудыг дүрслэнэ. За шоколадтай чихрүүдийн олонлогийг энэ тойргоор дүрслэе. За ийм нэг тойрог зурчихлаа. За тодорхой хэмжээтэйгээр зурж болно л да. Гэхдээ хэмжээ нь нэг их шаардлагатай биш. За энэ бол шоколадтай чихрүүдийн олонлог. За одоо харин самартай чихрүүдийн олонлогийг дүрслэе. Самар. За мөн л хэмжээ нэг чухал биш. За тэгэхээр ойролцоогоор ижил хэмжээтэй зургийг. Гэхдээ шоколадтай чихрүүдийн олонлог нь самартай чихрүүдийн олонлогоос арай том байна. Самартай чихрийн олонлог. За одоо ялгаатай хэсгүүдэд харгалзах тоог бичье. Шоколадтай бөгөөд самаргүй чихэр хэд байна вэ? За харцгаая. 1 2 3 4 5 6. Шоколадтай самаргүй чихэр 6 ширхэг байна. За өнгө маш чухал учраас үүнийг өөр өнгөөр хэрэглэе. Ногоон өнгө сонгоё. За ингээд 1 2 3 4 5 6. За энэ хэсэгт 6 байна гэсэн. За би нийт чихрийн хүрэн чихрийн тухай яриаггүй байгаа. Тэгэхээр зөвхөн ногооноор тэмдэглэсэн энэ хэсгийн талаар л ярьсан гэсэн. Тэгэхээр хичнээн шоколадтай самартай чихэр байна вэ? Шоколадтай самартай. За 1 2 3. Шоколадтай самартай чихэр 3 ширхэг байна. За энэ давхцсан хэсэгт бичнэ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ 3 чихэр нь энэ хоёр олонлогийн аль алинд нь орно гэсэн үг. За энэ 3 шоколадтай бас самартай чихрүүд тийм ээ. За одоо тэгвэл нийт хэдэн шоколадтай чихэр байна вэ? Тэгэхээр 6 дээр нэмэх нь 3 тэнцүү 9. Тэгэхээр хэдэн шоколадгүй самартай чихэр байна вэ гэж биднээс асууж байгаа. Тэгэхээр энэ маань ганцхан ширхэг шоколадгүй самартай чихэр байна. За тэр ганцыг энчээ бичээд цагаанаар бүтээ. За нийт самартай чихэр хэд байна вэ? Тэгэхээр 1 дээр нэмэх нь 3 тэнцүү 4. 1 2 3 4. За эцэст нь бас нэг зүйл байна. Тэгэхээр 6 дээр нэмэх нь 3, нэмэх нь 1 тэнцүү 10. За үлдсэн 2 нь ямар байх вэ? Үлдсэн 2 нь шоколадчгүй, самарчгүй чихэр байна тийм үү? За 1 2. Эдгээр нь шоколадчгүй, самарчгүй байна гэсэн. За энэ хоёрыг би энчээ бичье. Шоколадгүй, самаргүй. Энэ нь хідэн шоколадтай, хідэн самартай, хідэн самар шоколадтай, бас хідэн самаргүй шоколадгүй чихэр байгааг дүрслэх нэг арга. За мөн өөр нэг арга байгаа. Түүнийг 2 замт хүснэгт гэдэг. 2 замт хүснэгт. За босоо тэнхилгийн дагуу шоколадтай, шоколадгүй, за товчоор шокотай, шокогүй гэж бичье. За харин хэвтээ тэнхилгийн дагуу самрыг тэмдэглэнэ. За цагаан өнгөөр бичье. Өнгө солих хэрэгсэл заримдаа төгтөө байгаа. Гэхдээ энэ дээр самартай, самаргүй гэж бичье. За тэгэхээр нэг иймэрхүү хүснэгт зохиолоо. За одоо бүгдээрээ юу хийж байгаагаа жоохон тодруулъя. Шолоонууд татаад энэчээ бас нэг шолоон татъя. За одоо хүснэгтэндээ ялгаатай зүйлсээ тэмдэглэе. За энэ нүдэнд бол шоколадтай самартай чихрийн тоог бичье. За бид үүнийг өмнө нь тоолсон байгаа. Энэ 1 2 3. 3 ширхэг байна. За тэгэхээр энэ чинь 3. Харин энд шоколадтай самаргүй чихрийн тоо 6 ширхэг байгаа. Энэ нь шоколадтай самаргүй чихэр.
Энэ бол 6 шүү дээ. За харин энэ нүдэнд самартай, шоколадгүй чихрийн тоо. За эдгээр нь хэд байгаа вэ? Самартай, шоколадгүй чихэр нь ганцхан байгаа. За харин энэ нүдэнд самаргүй, шоколадгүй чихрийн тоог бичнэ. За хэд байгааг бүгдээрээ мэдчихэж байгаа тийм ээ? Самаргүй, шоколадгүй 2 чихэр байгаа. За ингээд хэрвээ нийт хэдэн чихэр байгааг мэдээ гэх юм бол их амархан. Нийт босоо тэнхилгийн дагуу нийт 3 дээр нэмэх нь 1 тэнцүү 4, 6 дээр нэмэх нь 2 тэнцүү 8. За иймд самартай бөгөөд шоколадтай, шоколадгүй чихрийн тоо нийт 4 байна. За 3 дээр нэмэх нь 1, харин 8 гэдэг нь самаргүй чихрийн тоо самаргүй. За самаргүй чихрийн тоо 6 дээр нэмэх нь 2 гэдэг нь илэрхийлнэ шүү дээ. За одоо бүгдээрээ хэвтээ тэнхилгийн дагуу холъё. За 3 нэмэх нь 6 тэнцүү 9, 1 нэмэх нь 2 тэнцүү 3. 9 гэдэг нь юуг илэрхийлэх вэ? Нийт шоколадтай чихрийн тоо гэсэн. За харин 3 гэдэг нь юуг илэрхийлэх вэ? Шоколадгүй чихрийн нийт тоо гэсэн. За энэ бол 1 нэмэх нь 2. За ингээд танд сонирхолтой байсан гэж найдаж байна. Эдгээр нь өгөгдсөн мэдээллийг дүрслэх аргууд байлаа.